За Улаанбаатарчуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. За хаан улс дүүргийн 8 дугаар ороонд хүрэлцэж ирээд өнөөдөр нэг сонирхолтой бас төсөл хөтөлбөрийг танилцуулангаа Улаанбаатар хотод бас энэ өвлийн хөдний хуулиар дулаан шийдсэн шинэ технологиг амжилттай нэвтрүүлж байгаас хамт олон дээр ирээд байна. Тэгээ яг өнөөдөр Улаанбаатар хотын оргил хүтэн цагийн ачааллын үеэр энэ шинэ технологи бас хэрхэн ажиллаж байгаа талаар туршлага судлахаар ирээд байна. Тэгээд Neon City гэдэг төсөл байж байгаа. Хаан улс дүүргийн 8 дугаар ороо шинэ Монголын сургууль дээр түшиглээд 4 га дээр тийм ээ. Тий, 4 га. 4 га дээр 700 айлын 20 айлын орон сууц бүхий үйлчлэгээний төв сургуультай юм цогцлбор халаалтаас шийдсэн. Танай компани чинь манайх Neon City. Neon City компани одоо архитектор баясгалан та бол уулзаад байж гин. Тэгээд та энэ төлөвлөлтөн дээр одоо ямар төлөвлөлтөөр ямар төсөл хийж гин гэдэг нэг товчхон танилцуулаач тийм үү. За тэгээ. За бид эдийн зорилго бол ер нь бас энэ барилгын салбарт орон сууцсан дээр бас тодорхой хэмжээний шийдлүүдийг шингээсэн. За ийм орчин үеийн дэвшил технологиудыг одоо нэвтрүүлсэн ийм хотгоо ороллыг одоо барьж байгуулах гэдэг ийм зорилгоор анх энэ Neon City төсөл маань эхэлсэн. За Neon City төсөл маань бол одоо эрчим хүчний LEED сертификатыг авцсан. LEED-ийн одоо Gold гэдэг ийм ангиллал дээр орцсон явж байгаа. За мэдээж бол сертификат бүрэн одоо баталгаажих нь бол нөгөө барилга байгууламж ашиглалтанд орсны дараа бол бүрэн баталгаажихаар байж байгаа. За ингээд альва хотгон хороол төлөвлөхөд мэдээж одоо орон зайн төлөлтийн асуудал аягүй чухал байдаг. За тэгээд бид нар бол голын талбайд 1.2 га талбай дээр бол одоо ногоон байгууламжаа бол төлөвлөлтөх шиг үү тий бас. Тий тодорхой хэмжээний цөөрөмтэй. За мөн одоо иргэдийн зогсоолыг одоо 100% байхаар ингэж төлөвлөсөн. За мөн одоо нийгмийн дэд үтсийн юм бүтээмжгүй байгаа нөхцөлд бид нар энэ хотгон орооллынхаа хүүхдүүдийг одоо сургууль соёлд нь одоо найдвартай, аюулгүй орчингоор одоо хангах үүднээс одоо ийм гарцуудыг, нөхөн гарцуудыг төлөвлөж өгөөд ирээдүйн одоо урт талаас манай хотгон ороол хойд хэсгээр бас хотгон ороол үйлчлэгээний төвөг төлөвлөгдөх байж байгаа. Тэгээд энэ төр дээр уялдуулаад бид нар одоо суур дэд үтсүүдээр ингээд төрүүлээд хийцэн одоо урдлын зам дээр бол нөхөн гарцаа хийцэн байж байгаа. За сургууль маань бас сая улсын комисс хүлээж аваад байнгын ашиглалтанд бол орж байгаа. За дээр нь бид нар Улаанбаатар хотын одоо хамгийн тулгымцсан асуудал бол эрчим хүчний асуудал. Тэр дундаа дулаан байж байгаа. Тэгээд дулааныг бол бид нар бидаас их усүрээр одоо төлөвлөж тэрнийхээ дагуу одоо барилга байгууламж одоо эрчим хүчээр бол хангаж байгаа. За дулаан маань болохоор үндсэн одоо 3 их усүрээр бүтэж байгаа. Нэг нь бол одоо мэдээж одоо аюулгүй байдлыг хангах үүднээс бол хийн хангамжаар бол хангаж байгаа. За энэ нь болохоор нийтдээ 100 нь бол 210 кВт-ийн 10 100-аар бид нар төлөвлөсөн. За мөн одоо энэ дээр нэмэх нь нэмэлт их усүр буюу heat pump одоо эрчим хүчний хэмнэлттэй технологи байж байгаа. Heat pump-ыг бас мөн одоо төлөвлөсөн одоо ашиглаад явж байгаа. За heat pump-ыг бол одоо манай монголчууд маань одоо нэлээд сүүлийн үед амнир орон сууцсан дээр илүү ашиглаж байгаа. Одоо бидний төсөл бол ийм одоо commercial буюу олон нийтийн орон сууцсан дээр ашигласнараа их давуу тал болж байгаа. За энийг ингээд хослуулж илрүүлж байгаа. За мөн одоо бид нар ийм цахилгааны одоо хөнгөлөлттэй ийм нөхцөлд одоо бас байж байгаа учраас шөнийн тарифын одоо хямдралтай нөхцөл төр болохоор цахилгаан 100-аар хангана гэж ингэж төлөвлөсөн. За тэр нь болохоор нийтдээ одоо 2 мегаваттын ийм 2 цахилгаан 100 байж байгаа. Ингээд үндсэндээ бол 3 их усүрээр хангагдаж байгаа. За мөн одоо мэдээж энэ heat pump хэдийгээр ажиллана. За газ ажиллана. Мөн одоо энэ цахилгаан 100 ажил нь энэ нөхцөлд одоо нөгөө эрчим хүчний бас нөгөө дутагдaltaй юмнууд үүсэж байгаа одоо нөгөө цагийн хязгаарлалт хийдэг ч юм уу тогны. Тэгээд дэрийн үед нь бид найдвартай байдлаа хангах үүднээс бүр 800 кВт-ийн одоо генератор тавьсан байж байгаа. Тэгэхээр одоо айл өрхийн дизель генератор. Тэгэхээр бол айл өрхийн их усүртэй. Тий, их усүртэй ингээ хоёр талын их усүртэй ажиллаж ямар шалсаж ямар хэлбэрч ажиллаж байна. Тий, тог тасархад л одоо манай энэ ус дулаан дамжуулах түмэн маань бол бүрэн цахилгаантай. Эхний одоо энэ нацаас станцууд мөн одоо энэ газан бойлор маань ажиллаад үндсэн дулаан хэрэглээний халуусаа үйлдвэрлэж байгаа юм. Тийм төлөвлөгөөтэй ингээд байж байгаа. За өнөөдөр яг энэ хамт олон дээр ирсэн яг өнөөдөр Улаанбаатар хотод одоо өчигдөр шөнө хасах 42 хүрээд ингээд тоноод хүүтэн байхад яг өнөөдөр Монгол улсад анх удаа манай Neon City ХГК-г маань хамт олон heat pump, газ, цахилгаан, дээрээс нь нөөцийн түвшээр ажилладаг дизель генератийн нөөц ингээд 4 их усүрээр дулаан цахилгааныг хосмол байдлаар дулааныг шийдээд ингээд ажиллаулаад байж байгаа хэдүүл үүсэн. Тэгэхээр энэ өнөөдөр Монгол улс Улаанбаатар хот бол хүүтний хот. Бидэрт одоо хамгийн их тулгамж байгаа асуудал бол дулааны техник нөхцөл байдаг тийм Улаанбаатар хот хэмжээд дулааны их усүр дутагдaltaй байгаа. Энэ бол маш тулгамцаас. Тэр энийг манай энэ компани маань хамт олон Монгол улсын хэмжээнд амжилттай нэвтрүүлээд яг одоо биднээс эсрэг талд ингээд ажиллаж байгаа. Ийм учраас бид нараас энэ дээр
туршлага судлыг Улаанбаатар цаашаа энэ Хүннүү бот болон бусад орон сууцны техникийн нөхцлүүдийг яаж ийм байдлаар шийдэж болох вэ гэдэг. Дээрээс нь бас хот төлөвлөлтийн хувьд шинэ Монгол сургуулаа буюу хажуудаа авчирсан. Дээрээс нь үйлчлэгээний төвтэй. Тэгээд Улаанбаатарын төгжрлийн хамгийн гол асуудал нөгөө сурагчдыг хүүхдүүдэд сургууль зүүдэг асуудал. Тэрийг ингээд цогцоор нь шийдэж чадсан юм сайхан хамт олон байж байгаа. Ийм учраас бас эднүсийнхээ үйл ажиллагаанаас туршлага судлаа гэдэг байдлаар бол өнөөдөр хүрэлцэж ирээд байгаа. Тэгээ баясаа архитектор маань товч танилцуулга хийх гэсэн те юм дээр. Заасан тийшин дээр хэдүүлээ тэрийг нь харчаа. Тэгээд газынхаа станц руугаа харъя. Станцын хэлбэр дээр хэдүүлээ нэлээд олон юм бас тайлбарж бол үзэхээр байж байгаа. За яг түрүүний яг одоо тэр бол нэлээд тийм график буюу илүү нөгөө жоохон иргэдэд ойлгомжтой байх үднээс яг бодит нөхцөл байдал дээр одоо 3D зураг маань бол харагдчихэв. Манай энд нөгөө ус дулаан дамжуулах түм маань. За энэ сургууль маань сургуулийн иргэн тойрон сургууль бол нийтдээ 2.5 га дээр ингэ төлөвлөгдсөн. За энэ одоо бас багш ажилчдын нийгмийн асуудал шийддэг үзээс нөгөө багш нарын одоо байр гэдэг юм төлөвлөгдсөн. Гэхдээ одоо энэ одоохондоо бол баригдаагүй байж байгаа. Ийм нөхцөлтэй байж байгаа. Цаашаа. За мэдээж энэ ингээд нөгөө бүх зөвшөөрөл юмнууд маань гэж байгаа. За дараах. За ус дулаан дамжуулах маань ингээд нийтдээ ингээд 3 их үүсвэр байж байгаа. Нийт одоо хүчин чадал нь хийн хаалгаараас болохоор 315 энэ мэдээж нөгөө хэрэглээний халуус тооцогдсон байж байгаа. За агаарын дулаан цацаас бас мөн 336 мегаватт цахилгаан халаагуур маань 2 мегаватт ингээд нийтдээ болохоор энэ 815 мегаватт ийм хүчин чадалтай. Үндсэн одоо 2 давхраас бүрдэж байгаа. За нэгдүгээр давхар нь болохоор яг техникийн үүсэл одоо ноцоос станц нөгөө бусад хийн одоо зуухнууд. За 2 давхарт болохоор удирдлага тохируулга мөн цахилгаан зуухны өрөө. За 3 давхартай болохоор манай хит помпнууд ингэж байрлаж байгаа. За энэ яг нэг оролцогч компаниуд. За энэ техник нөхцлүүд. За түрүүний ярьсанчлан одоо яг нэгдүгээр давхрын байгуулалт маань энэ хийж байгаа. Энэ барилгын тал хэсэг нь нэгдүгээр давхартай болонгуудаа одоо яг үйлчлэгээнд одоо үйлчлэгээ буюу энэ ус дулаан дамжуулахын маань яг удирдлага мөн одоо нэг иргэдэд энд одоо жишээ нь хөргөлтийн янз бүрийн бараа материал авах, за тэгээ сөөхтэйг харьцах гэдэг энэ одоо функцүүд нь энэ хэсэгт орсон. Энэ хэсэг нь бол жинхэнэ техникийн үйлслийн цахилгааны 2 шидний өрөөтэй эндээ цахилгааны одоо 2 зуухтай гэж одоо хэдүүлээ орохоор ингээ харагдана. За ийм нөхцөлтэй. За дараах. За одоо энэ болохоор яг манай нөгөө хийн зуухны хэсэг маань. Энэ яг ажил явж явах үеийн зураг байж юм. За цааш. За хит помп маань болохоор ингээ нийтдээ 14 ширхэг байж байгаа. За 210 кВт-ийн 10 ширхэг зуух. За мөн 214 байж байгаа. Энэ дөрөв нь болохоор яг хэрэглээний халуусаал хангадаг. Үлдсэн 10 нь болохоор одоо халаалтаа хангадаг ийм одоо зохицуултаа. Түрүүний ярьсан нөгөө цахилгаан 200 маань одоо энэ яг нөгөө угсралтын явцад хийгдчихсэн зураг учраас энэ гадна талд ингээ байж байгаа. Тэгээ ингээ дотгошоо оруулаад бид одоо холболтын ажил хийцээ явж байгаа. За нэг товчондоо бол нэг юм. За түрүүний үндсэн нөгөө юм дээр нэг гараад. Буцаагаад хамгийн анхны байсан. Халаалтын. За энэ дээр за одоо энэ дээр технологийн хувьд юу их сонирхолтой байгаа вэ гэвэл харж болно. За нийт үндсэн нөөцийн дижитал генератор асгаар 3 их үүсвэрээр хосолж ажиллаж байгаа. За тэгэхээр 3.1 мегаватт нь хийн халаагуур буюу 100 халаагуурын 3.1 нь 3-ны дахиад 1 нь хүчин чадалтай хит памп гэдэг 336. За хит памп технологиг бол бид нар өмнө янз бүрээр яриад бас иргэддээ гээд энгийнээр тайлбарлахад яг энэ байшингийн дээр байгаа одоо яг энэ ажиллаж байгаа хэдүүл очиод үзэн буцаага санийх дээр ойлгож байгаа. Тэгэхээр хит памп маань өөрөө үндсэн зарчимд гаднаас хүйтэн агаарыг аваад бүр хүйтэн болгож шидэнгээ тэр дундаас зөрүү дулааныг аваад нөгөө тал руугаа дулаан болгож гаргадаг. Нэг ёсондоо гэрт байдаг air condition гэж ойлгож байна. Air condition. Яг air condition зарчим. Air condition бол яг ингээд үсэх юм бол зуны улиралд гэрлүү хүүтэн үлээгээд гаднаа бол халууныг аваад бүр халуун болгодог. Яг тэрийг солио тавьчих юм бол air condition-ыг эргүүлээ тавьчих юм бол гадагшаага хүүтнийг бүр хүүтэн болгож үлээгээд хүүтний улирал дотоошоогоо авсан тэр дулаанаа халуун болгож үлээж халуунаар хангачаа гэсэн. Тэр heat pump гэдэг технологиг ойлгох юм бол иргэд маань маш энгийнээр гэрт байгаа air condition яг л зарчим. Air conditioning гэхдээ бид нар нэг зарчмаар нь буюу зөвхөн хөргөхөөр нь ашиглаад байна. Яг тэрийг эргүүлээд гадагшаага халуун агарын дотшооноо үлээчих юм бол гадагшаанаа бүр хүүтэн үлээгээд тэр дундаас халууныг нь дотшоо үлээж байгаа асуудал. Тэгэхээр яг heat pump-ийн технологи бол монгол шиг
хүйтэн хасагдвч хүрдэг усад тохиромжгүй ашиглуулын коэффициент унцдаг гэдэргээд одоо эрдэмтэд олон улсын жишг байгууллагууд бол биднэрт тайлбар өгж ирсэн. Өнгөрсөн жил Улаанбаатар хотын хэмжээд манай хамт олон маань бол энэ дээр амжилттай нэвтрүүлсэн. Заримдаа хүүтэн нөхцөлтэй жоо ашиглуулын коэффициент ундаг гэж байна тийм. Тэгэхээр яг тэрийг зохицуулж ийн бодит практик дээр яаж байгаа ингээд харахаар энд ирээд байна. Тэгэхээр энэ 336 мегаватт бол өөрөө гадаагаа хүүтэн агарыг аваад бүр хүтэн болгоод тэр дундаас дулааныг нь ялгаж аваад халаалтандаа өгж халаалтын систем ажиллаж байгаа гэсэн үг. Ийм 14 хит памп бол яг одоо миний нүдэн дээр бол ажиллаж байна. Энийг хэдүүлээ үзье. Тэгээд 2 мегаватт өгчин чадaltaй цахилгаан алгаа буюу цахилгаан. Тэгээд газ цахилгаан хит памп 3 ер нь бол 30% ингээ хосолж. Тэгээд одоо юу гэх хит хүүтэн үед хит памп одоо миний ойлгож байгаагаар хит пампын коэффициент унаад ирвэл цахилгаан газаараа тог тасарсан үед дизель генератор насосыг ажиллуулад газаараа цахилгааны үн хямдралтай шөнийн үед шилцсэн үед цахилгаан шүлчих гэдэг. Ерөөсөө ингээд орчин үед чинь бол ингээд их усүрийн үн ашиглуулын коэффициенттэй хамаарат тэр доороо өөрөө маневр хийгээд ингээд халаалтаа хангангаа найдвартай байдлыг хангангаа хамгийн эдийн засгийн хувьд үр ашигтай байдлаар одоо энэ дулааныг шийдэж байгаа амжилттай хэрэглэн дээр 720 айлын 8 блок байшин халааж байгаа, цогцоор нь халааж байгаа. Ийм л одоо гайхамшигтай одоо технологийн шийдлийг яг өнөөдөр ингээд харж танилцъя гэдээ хамт олноосоо гуйсан. За энэ дулааны шийдлийг гаргасан манай компани маань болохоор манай Чимба захирал байж байгаа. Чимба захирал бидэд баясад архитекттэй бидэд одоо дулааны үйлдэл юу дамжуулах төв буюу их усүр гэж хэлж болохоор одоо эн чинь хит памп бол их усүр болчиход байгаа шүү дээ. Газтайгаа тийм чи их усүр. Тэгэхээр их усүрийнхаа одоо энэ жижигхэн байрлагад бол цахилгаан, газ, хит памп гэсэн 3 их усүрээр бол энэ хотгоны дулааны асуудлыг бол бүрэн шийдвэрлэж байна. Тэгээд энийг хэдүүлээ ороод танилцъя тийм үү? За. Тийшээ шууд тийм. Тэгээ. За одоо иргэд маань ингээд бас харж болохоор яг одоо ингээд Neon City-гийн шоурумаас гараад харахад энэ ч ингээд хит пампууд маань яг одоо өвлийн оргил үгээр ингээд бүр ачаалаар өнөөдөр ажиллаж байна үү тий бүр ингээд ажиллаж байгаа. Энэ доктор нөгөө газ дулааны эсгүүд нь ингээд одоо яг хит пампуудад өвлийн оргил үгээр ингээд цантаад энэ хүүтэн агарыг аваад бүр хүүтэн болгож гаргаж явах хэрэгтэй. Би энийг дээр сонирхмоор байгаа. За одоо ингээд дулааны өвчлөгөө доошоо хэдүүлээ орцгоо. За тэр хаалгаар ороод дамжаад ирчих. Энэ бас нөгөө манай нөгөө захирлын яриад байдаг нөгөө кунфу биэлтэн гэдэг шүү дээ. Олон талын үйл ажиллагаатай. Олон талын тий эндээ ингээд одоо бид дайраа тохиолж амжаагүй л байна л да. Одоо энд болохоор нөгөө иргэдийн маань нөгөө нэг одоо delivery өрөөд ирсэн юмнууд энд хадгалагдана. Эндээс ирээд халаалтыг шинэ технологиор